Тэгтэг буюу Японы хамгийн аимшигтай хотын домог. Тэгтэг бол Япон хотын домогт гардаг сүнс юм. Тэгтэг ихэнх домогт эмэгтэй сүнсээр дүрслэгддэг. Гэхдээ зарим хувилбар сүнс нь эрэгтэй байдаг. Тэгтэг бол хүлгүй, гар дээрээ гүйж, өөрмөц, тэгтэг дуг бий болгодог. Тэр хохирогчдоо ханхуй замаар хөөдөг. Хүлгүйж гисэн тэгтэг гайхалтай хурдан гүйдэг. Үнэн дээр маш хурдан тул машинаараа хурдтай явж буй хохирогчдыг ч гүйцэж чаддаг. Түүнд баригдахад аимшигтай зүйлс тохиолдох болно. Түүхийн зарим хувилбарт тэгтэг хадуур барьдаг. Энэ нь хохирогчтой бэлхүүсээр нь хоёр хувааж хөлийг нь хулгайлдаг гэж үздэг. Ихэнх хотын домогт гардаг шиг тэгтэг түүхийн маш олон хувилбар байдаг тул анхны түүх нь юу байсан? Эсвэл хаанаас эхэлснийг мэдэх боломжгүй юм. Орон нутаг бүр өөр гэсэн хувилбартай байдаг. Зарим түүхэнд тэгтэг эмгэнэл тослын хохирогч болсон бол заримд нь амиа хорсон гэж гардаг. Зарим түүхэнд тодорхой иш эдийн сахиус таныг түүний уур хилэнгээс хамгаалж чадна. Харин заримд нь юу ч таныг хамгаалж чадахгүй бөгөөд та гарцаагүй өөхөх болно. Зарим хувилбарт тэгтэгийн хохирогчид өөрсдөө тэгтэг болдог. Олон хувилбаруудын хооронд хэд хэдэн нийтлэг зүйл байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь Хоккайдогоос гаралтай Кашимо Рейко гэгч эмэгтэйтэй холбоотой байдаг. Дэлхийн 2 дугаар дайны дараах жилүүдэд Хоккайдох Уранд Хопсын ажилтан эмэгтэй Америкийн цэргийн албан хаагчдын хаалцлагад өртөн хүчндүүлжээ. Тэр шөнө тэрээр гүүрэн дээрээс төмөр зам руу өсрөн ирж буй галт тэргэнд мөргүүлжээ. Зохилт маш хүчтэй байсан тул биеийн бэлхүүсээрээ хоёр хуваагдсан. Хоккайдогийн шөнийн хүүтэн түүний цусны суцыг агшуулж хурдан цус алтгаас сэрхийлсэн байна. Тэрээр хэдэн минутын турш тусламж ирэн мөлхөжээ. Тэрээр галт тэрэгний буудлын руу мөлхөж очиход үйлчлэгч түүнийг харсан байна. Түүнд туслахыг оролдохын оронд бүртөөний үйлчлэгч түүнийг хуванцар брезентээр бүтээжээ. Тэр удаан тарчлан нас баржээ. Хоёр дахь түүх нь өөрийн сүүдрээсээ жайдаг сургуулийн охины тухай өгүүлдэг. Зориггүй аймхаа гэж ангийнхандаа шоололдог тэрээр тэдний харгас бодит хошигнолын байнгын хохирогч болдог байсан ба эдгээр тоглоомуудын нэг нь үхлийн аюулд хүргэж тэгтэгийн домогт үржээ. Нэгэн өдөр хичээлийн дараа галт тэрэг хүлээж байхдаа охины найзууд түүгээр жаахан хөвгөлдөхөөр шийдэж мөрөн дээр нь зарцаа тавьжээ. Гэвч түүнийг айлах ёстой байсан зарцааг охин харж сандрахтаа төмөр зам дээр унаж галт тэрэг буудал дээгүүр дайрж өнгөрөхдөө түүнийг хоёр хувааж үхлийн аюулд хүргэжээ. Өөр нэг хувилбарт тэгтэг бол эрдэнэ шишийн талбайд хэсэг ирчүүдийн харгислалд өртсөн үзэсгэлэнтэй залуу эмэгтэйн сүнс юм. Зарим хувилбарт эмэгтэй биеэ чирч аваад эцэст нь галт тэрэгний буудалд ирхүрч амиа алдсан байдаг бол зарим хувилбарт эмэгтэй ичгүүртэй байдлаасаа болж өөрийгөө галт тэрэгний өмнө шидэж амиа хорлсон гэж үздэг. Домогт өгүүлснээр энэ түүхийг сонссноос хойш 3 хоногийн дараа та доод тал нь байхгүй эмэгтэй сүнсийг харах болно. Сүнс бол галт тэргэнд мөргөлсөн эмэгтэй юм. Сүнс таныг барихыг оролдох бөгөөд машинтай ч зогтох боломжгүй. Сүнс цагт 150 км хүртэл хурдтай мөлхөж чаддаг. Зарим хүмүүс түүнийг алдсан хөлөө хайж байгаа гэж үздэг бол харин бусд нь түүнийг өгөж байхад нь туслаагүй хүн төрлөختөнд уурлаж аль болох олон хүнийг алах гэж байгаа гэж үздэг. Тэр таныг барьж аваад хоёр хувааж биеийн доод талыг чинь улгайлна. Энэхүү домгийг сонссны дараахан таны зүүдэнд эсвэл та түүний сүнсийг харах ба танаас асуулт асууна. Үхлээс зугтах цорын ганц арга бол түүний асуултанд зөв хариулах явдал юм. Тэр танаас чамд хөвчин хэрэгтэй юу гэж асууна. Та надад яг одоо хэрэгтэй байна гэж хариулах ёстой. Дараа нь тэр танаас
Миний түүхийг хэн чамд хэлсэн бэ гэж асууна. Та Кашимо Рико, маск шиг К, үхлийг шиг Ши, чөтгөрийн шиг Ма, сүнс шиг Ре, санамсаргүй байдлаар Ко гэж хариулах ёстой. Хэрэв та түүний таавруудад алдаагүй хариулбал тэр таныг амьд үлдээж магадгүй. Бодит босон явдал. Сүүдэрт би чимээ. Агаарт намрын сүүл үеийн чиглэх хүйтэн агаар бүрхэгдсэн байгаагаад энэ нь арсанд наалдаж ясанд минь нэвчих мэт байв. Саярын зүгэн ташаандаа наалдан хоосон гудамжаар яаран алхах зураа оролдоо янзлав. Тэнгэр хөхөрсөн нийл ягаан өнгөтэй өдрийн гэрлэг залгисан үсээр дүүрэн байв. Тэр хоцорсон. Хитрхи оройтсан байв. Клубын үйл ажиллагаа удаан үргэлжилж одоо дэлхийн ертөнд зорхигдсон мэт санагдаж үдшийн бүрүүд зарцааны бүдгхэн дуу чимээл сонсогдов. Тэр Хошикава ахлах сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг ба энэ нь ашиглагддаггүй орон сууцны хороолол болон хуучин галт тэрэгний шугамны хооронд орших чимээгүй сургууль байв. Саярын харгуу басны дараа удаан сургууль дээрээ суудаг хүн биш бэ. Тэр түүхийг бүгд сонссон байх. Хувцас солих хөрөөн шивнэлдэж үдийн хоолны үеэр чимээгүйхэн инээлтэн. Төмөр зам дээр үзэгддэг эмэгтэй Тик-Тикийн тухай түүх. Энэ бол зүгээр л 1-р анги дамжааны хүүхдүүдийг айлгах сүнсний тухай түүх байсан. Гэхдээ өмнөө орой гудамж чимээгүй байхад эдгээр зурхал түүний чэйжэнд дарагджээ. Түүний гэрлүүгээ харих ердийн зам нь сургуулийн хажуугийн нарийн гудамжаар дамжин өнгөрч хуучин төмөр замын хил дээрх зэвэрсэн хашааны хажуугаар өнгөрөх богино зам байв. Төмөр замдаар хэдэн 10 жилийн турш галт тэрэг харагдаагүй. Хогийн урмал дарагдаж хагарсан шилээр дүүрэн байв. Хүүхдүүд тэндээс ямар нэгэн зүйл сонссон гэж ярьдаг. Маажих, чирэх чимээ. Саяурын үнийг үргэлж ярьж найзуудтайгаа инээлддэг байв. Тэр одоо хүүхэд биш болсон. Гэсэн хэдий ч гудамж руу ороход түүний алхаа хурдас эргэн тойронд нь сүүдэр урт нарийнхан сунаж байв. Тэгтэл тэр үнийг сонссон юм. Тик, тик, тик. Бетонын дээрх хатаа шиг бүдгэн химнэлтэй шалбаргай. Тэр хөшөж хоолойн дарагдан амьсгаагаа дарав. Энэ чимээ алсад газар дээгүүр найгах навчны чимээнээс дав сонсогдохгүй байв. Тэр эргэж харанхуй руу ширтэв. Юу ч байхгүй байв. Зүгээр салхи гэж өөртөө хэлв. Зүгээр л төсөөлөл. Тэр толгоогоос эсрээд алхасаар байв. Пүүзэн явган хүний зам дээр алхах сонсогдоно. Гэвч чимээ дахиад сонсогдов. Тгэ, тгэ, тгэ. Одоо ойртож эхлэв. Энэ бол навч биш. Түүний зүрхний цохил чихэндэн цохилготой зэрэгцэн сонсогдож байв. Саярагийн ам хатаж эхлэв. Тэр эргэж харахыг хүсээгүй ч гэхдээ түүний бие түүнийг хуурж мөрөн дээгүүрээ харахаар толгоо нэргэв. Годомж хоосон байв. Хашаа зүүн талд нь харагдаж цаана нь харанхуй байв. Тайвшрал түүнийг түр зургийн мэт бүрхөв. Тэр инэв намуухан дуу агаарт намжив. Тэнийг юм би гэж тэр дахин ургаш эргэв. Тэгээд тэр түүнийг харав. Годомжны хамгийн төгсгөлд годомжныг хэрэг сулхан анавчих газарт ямар нэгэн зүйл хөдөллөв. Газарт наалцсан мэт шавж шиг шуугалцсан дүрс. Тэрхий харанхуй байсан ч хөдөлгөөн буурав. Огцом жигэд бас байв. Саярагийн хөл хөдөлж чадахгүй гацсан байв. Дуу чанга хурдан сонсогдов. Тгэ, тгэ, тгэ. Энэ дуу түүн рүү ирж байв. Саяри хамх хурдаараа гүв. Цүнхэн хаж үцээшээ цохигдож амьсгаан дээрдэж байв. Годомж бүр том болсон юм шиг санагдаж гар залхам тутам дулан бүр холдож байв.
Энэ чимээ түүнийг тасралтгүй хөөж шүнийг зочин цойрайтаж байв. Тэр эргэж харахыг хүссэнгүй. Түүний оюун ухаанд үл тоомсорлож байсан түүхүүд эргэлтэн. Хүлгүй эмэгтэй, хадуур, хараал. Энэ бол бодит байсан. Тэр тэнд байсан. Тэр гудамжнаас гарч гол зам руу орлоо. Гудамжны ганц гэрэл шаргал түрээ засруулж дээрээс нь тусаж байв. Тэр цээжээ өргөж түүнийг араас нь хөөсөн эсэх мэдэх гэж харав. Гэвч гудамж хэвэндээ байв. Чимээгүй хоосон байв. Саяурыг чичирч жигтэй арсыг нь хүйтэн жавар бүлээж байв. Тэр уйлахыг, инээхийг, ойрлохыг хүсэж байлаа. Энэ юу ч биш байв. Тэр үүнийг төсөөлж байсангүй. Тэр үүнд итгэх ёстой байсан. Цүнхээ атгаад гэрлүүгээ явах гэтэл. Тгэ. Дуу дахин ард нь сонсогдов. Энэ удаад тэр зогцсонгүй. Бие нь хөдлөхгүй байв. Айц түүнийг тэр газарт нь хөдөлгөөнгүй болгож. Нүдэн гудамжны даах байшингуудын харанхуй цонх руу ширтв. Хинч байсангүй. Хинч туслахыг хүссэнгүй. Тэр толгоогоо аажмаар эргүүлв. Гудамжны гэрлийн доор нэгэн дүрс байв. Нэг эмэгтэй эсвэл тал биетэй. Түүний биеийн шаргадсан, тусаар бүрхэгдсэн. Гар нь байгалийн бас өнцгөр нугларсан байв. Урд орооцолсон өсөн нүүрэн дээр нунжиж, ургаш хөдлөхөд найгаж байв. Тохойн явах бүртээ газар цохиж, асфальтын зам давуу дуу гаргана. Тгэ. Нэг гартаа зэвэрсэн хадуур хатгаж, ирнэ гэрэл өдөгөн гялалзаж байв. Саяурыгийн хашгирах чимээ өөртөө сонсогддог. Эмэгтэй толгой дээш өргөвдөж, үсэн салж, царай нь ил болов. Цааггаар нүдгүй. Хангасан ам нь чимээг эвлэх чимээгээр тодорч байв. Тэр илүү хурдан хөдөлж, холдох тусам нь биеийг хошигров. Саяуры айж байсан ч хөдөө хөдөлгөнгүй. Тэр хаашаа явж байгаагаа мэдэхгүй байв. Гэр нь хитрхи хол. Сургууль нь хитрхи хоосон байв. Энэ чимээ түүнийг дагсаар тасралтгүй бөмбөрийн цохилт. Тгэ. Тэр гал тэрэгний зам руу жиглэнгүй. Хашааны өргөсөн түүний дөрөв хувцсыг урж байв. Гэхдээ тэр тоосонгүй. Тэр зүгээр л цогтох хэрэгтэй байв. Зам улам бүр харанхуй болж цаг хугацаа зогссон мэт байв. Саяурыг зэвэрсэн төмөр замд бүдэрч түүний уйлах чимээ нам гүмд цуурайтав. Энэ чимээ одоо хаа савгүй сонсогдоно. Тэр бүдэрч унан өвдгөө хайрхан дээр цохиж дээшээ гартал эмэгтэй тэнд байв. Түүний яг өмнө нүдгүй царай түүнийг ажиглаж байгаа мэт хазайв. Саяуры буцан ухарч гараараа шороо аван цацав. Гүй, би юу ч хийгээгүй гэж тэр шивнэв. Хадуур доосоо чавчив. Саарал хүндхэн өглөө байлаа. Сургууль даяараа шимнэлдэж байв. Саяуры хичээлдээ ирээгүй. Түүний цүнх хуучин төмөр замын хажууд урагдсан, хоосон олдсон. Цагдаа нар нэгдсэн боловч цогцос цус байсангүй. Зүгээр л ямар нэгэн зүйл чирч явсан юм шиг шороон дээр өдөхөн зураас байв. Болсон бодит түүх. Тик-тикээс болгоомжил. Ямар тач Бям гаргийн орой байсан бөгөөд бид найзуудтайгаа Киотогоос Осака руу галт тэргээр ердөө 25 минутын зайтай тул баар нь суусан. Бид бүгд согтуу байсан ба баар бүрлүү орж үзэж байсан.
Тэр үед биднийг 2 барнаас хөөсөн бөгөөд дахин хөөгдөх гэж байсан. Найзууд маань хамгаалалтын ажилтнууд болон бусад согтуу хүмүүстэй маргалдаж сэтгэл санаа муу байсан. Би ирүүлжээгүй ч элдэх хിവэрээ уучлалт гуйж найзуудаа баарнаас чирч гаргах шахав. Энэ бүхний дараа би такси дуудаад замдаа гарлаа. Тэр шөнө би аль хэдийн маш их мөнгө зарцуулсан тул дотор байр руугаа 20 минут алхахаар шийдлээ. Годомжинд нэлээд олон хүн алхаж байсан тул би арай илүү тухтай байсан. Бүдэрч унан явсаар би ойролцоох цэцэрлэг түрээлэнгээр товч замаар явхаар шийдлээ. Та нар юу гэж бодож байгааг би мэдэж байна. Аимшиг кинонд товч замаар явах нь бараг үргэлж хин нэгнийг өхөлд хүргэдэг. Гисэн хэдий ч гадаа маш хүйтэн байсан бөгөөд энэ зам нь миний дотоод байр руу хамгийн хурдан очих зам байв. Би хүйтэн агаараас нүрээ хамгаалахын тулд оролтоо дээшлүүлж гараа халаасандаа хийгээд цэцэрлэг түрээлэнгээр алхав. Араас хурдан хөлийн чимээг сонсогдов. Эргэж хартал хинч харагдсангүй тул урагш алхлаа. Эргэж хаарсны дараа хөлийн чимээ үргэлжлэсээр байв. Хүүхэд цэцэрлэг түрээлэнгээр хөл нүцгэнгүйж байгаа юм шиг санагдав. Би эргэн тойрноо харсан ч юуч байсангүй. Би эргэж хартал хар дарсан зүүдмэнд бодит байтал болсон юм. Годомжны бүдэг шонгийн гэрэлд нэг эмэгтэй гидсэн дээрээ хөвтөд над руу ширтэж байв. Миний харж байгаагаар эмэгтэй үс харцааж хаасайгүй тархсан байв. Би "Сайн уу?" гэж хашгирахаас өмнө нүдээ онийлгов. Эмэгтэй ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тул тэр миний согтуу үгсийг ойлгохгүй байна гэж бодсон. Би эрүүл ухаантай сонсогдохыг хичээн дахин тавтан хэлв. "Сайн уу? Чи яагаад шалан дээр хэвтэж байгаа юм бэ?" гэж асуугаад би тусламж хэрэгтэй гэж бодоод эмэгтэй рүү нэг алхам хийв. Эмэгтэй гараараа туулж биеийнхээ доод хэсгээ ил гаргав. Би аажмаар ухарч тэр ойртов. Сарны гэрэлд эмэгтэйн хажууд газар дээр ямар нэгэн зүйл гялалзаж байв. Би арай ядан ялгаж байсан ч ямар нэгэн хадуур шиг харагдаж байв. Эмэгтэй ярихаас өмнө сөөнхтэн санаа алдав. Миний хөл хаана байна? Эмэгтэй над руу харцаа чиглүүлэхээс өмнө эргэн тойрноо харав. Би эмэгтэйд юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан тул би зүгээр л мэдэхгүй гэж хариулав. Тэр толгоогоо над руу дахин ойртов. "Чамд хөл хэрэгтэй юу?" Тэр үед би эрүүл болсон. Дараа нь юу ч хэлэхээ хэцүүлэн бодох зур толгойд минь бодлоод эргэлдэв. Найзууд маань юу хийж байгаа юм бол тэд гэртээ эсмэнд очсон уу? Эсвэл надтай адилхан зүйл дахиадж байгаа юм болов уу гэж би гайхаж байлаа. Эмэгтэй годомжны шонгийн доор байгаа байсан гэдгийг мэдээд би бодлосоо саллаа. Эмэгтэйг хайж хэсэг хугацаанд эргэн тойроо харсны дараа гоёнда баг зэрэг хорсох өвдөлт мэдрэв. Би доош хартал тэр над руу ширтэж байв. Хөлнөөс минь цус урсаж эмэгтэй нүүрэн дээр туслав. Эмэгтэйг шинжилж үзэхэд тэр сургуулийн 4 хувцас өмссөн тул өсвөр насны хүүхчиг харагдаж байгааг би анзаарав. Түүний гарт өмнөх хадуур байв. Тэр намайг дөнгөж зүснийг анзаарав. Түүний царай хөхөрсөн, шороогоор бүрхэгдсэн, нүдэнд том хүүхэлдэй шиг байв. "Чамд хөлчин хэрэгтэй юу?" Түүний хоолой хурцдмал сонсогдов. "Энэ ямар асуулт вэ?" гэж би залуу эмэгтэй рүү болгоомжтой хартал нүүрэн дээр нь инээмсэглэл тодорлоо. Хэдхэн секундын дотор тэр хадуураа агаарт өргөөд хөлийг минь зүсв. Чанга чимээ над руу улам ойртож эхлэхэд би шууд лаймаа аврахын тулд гүйж эхлэв. Паркаас гараад би охиноос холдох байх гэж найдан огцом булан эргэв. Жижигхэн зам намайг Окасагийн гол
гудамж руу аваатсан боловч нам гүн байв. Өмнөх шигээ зам дээр хинч байсангүй. Эргэн тойрны бүх сурчлагын самбар гэрэл унтарсан байв. Би арагшаа хартал охин надад ойртохын тулд гараа ашиглаж байгааг харав. Хөлмөн ядарч өвдөж байв. Цааш үргэлжлүүлэнгүйсээр би тэр хавийг таниж удалгүй миний кампус харагдав. Би хаалга руу юм шидэж дэг гэсэн болгон хувааж чадлаа. Хин нэгэн гарч ирээд туслах байх гэж найдаж би хашгирав. Охин надаас хол байсан тул би цахилгаан шат ашиглав. Давшлуурыг даран хүлээхдээ би улам төвчээргүй болсон. Хаалга онгойход би татвар байрны найз маань над руу гайхсан харцаар ширтэж байхыг харав. Би түүнийг түлхээд цахилгаан шатанд орж бүх товчлууруудыг дарлаа. Тэр эргэн тойрноо хартал нүрэн охин дээр тусаж хаалга хаагдахад охин түүн рүү хариу инээмсэглэв. Энэ үед адреналин буурч би найзынхаа гар дээр унав. Тэр намайг чанга тэрхэд би мөрийг нь түшиж уйлав. Энэ хэм бэ? Яагаад хөлгүй байсан юм бэ? гэж би асуув. Цахилгаан шат хамгийн дээд давхар зогсоход миний амьсгал тагцав. Бид буугаад давхрын туслагтай уулзаж тэр биднийг эмнэлэг рүү дагуулan очиж биен дээрх шархыг минь боолгов. Би охинтой таарсан тухайга өрөөнд байсан бүх хүнд ярьсан. Чи тэгтээ таарсан байна гэж туслах зөөлөн дуугаар хэлв. Залуу сургуулийн охин төмөр замын шугам дээр унаж би энэ эрч бүх галт дахин тасарсан гэж таамаглаж байна. Тэр хөлөө хайж хотуудаар тэнэвчилж хүмүүс рүү ойрцдог гэж ярьдаг. Тэр тэднээс хөлнийхөө талаар асуулт асууж хариултаас нь хамааран тэднийг ганцаар нь орхих эсвэл хөөж талыг нь тасалж хөлийг нь булаах болно. Би түүнээс зугтаж чадсан цөөхөн хүмүүсийн нэг гэдгээ мэдсэн. Түүнээс хойш би Японоос гэр бүлийнхэнтэйгээ хамт Төрлөх хот руугаа буцаж ирсэн. Өнөөдөр хүртэл миний оюун ухаан юу туулсныг ойлгож чадахгүй байгаа бөгөөд намайг хэлэхэд олон хүн итгээгүй. Би юу харснаа мэдэж байгаа бөгөөд үүнийгээ батлах бодолгүй байна. Та үүнд итгэх хэсгээ өөрөө сонгож болно. Гэхдээ би зүгээр л өөрхийн нэгэн үүнтэй төстэй зүйлтэй тулгарсан байх гэж найдаж үүнийг хэлхийг хүссэн юм.